За чөлөөт худалдааны хэлэлцээр тэр хувийн хвшлийг одоо дэмжиж байгаа бодлого одоо хэрэгжиж байгааг та бүхэн харж байгаа. Тэгээ Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий систем, GPS систем, GSP системд манайх одоо нэгдсэн. Тэгээ энэ хүрээнд бол Европын холбооны улсууд руу 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүдийг тарифын хөнгөлөлтөөр гаргаж байгаа. За бүгд найрамдах Солонгос улс, Хятад, Энэтхэг, Бангладеш, Лаос улсад 10,600 төрлийн бараа бүтээгдэхүүн бас тарифын хөнгөлөлтөө буюу татвар одоо хэмжээний ийм хөнгөлөлт чөлөөлөлтөөр гарч байгаа гэсэн үг. За Монгол улс Япон улстай хийсэн худалдааны хэлэлцээр битээ Монголын талаас 5,700 төрлийн бараа бүтээгдэхүүн Япон руу бас одоо тарифын хөнгөлөлтөөр гарч байгаа. 9,300 төрлийнх нь манай Монгол улс руу орж. Тэгэхээр энэ одоо олон төрлийн хэлэлцээрүүд боломжуудаа бид ашиглах юм бол манад зөвхөн дотоодын хязгаарлагдмал зах зээлдээ одоо хөтлөгдөхгүйгээр хүн амын 27% нь одоо дэлхийн нийт хүн амын 27% нь байгаа хоёр хөршийн том зах зээлээс эхлээ цаашаа Евразийн бүх улс орнууд руу гарах боломж нөхцөл бүрдэж байгаа.